109 намын цаг нэвтрүүлэгтэйгээ хамт байдаг үзэгчдэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За 109 намын цаг нэвтрүүлгийн маань зочин хамт ирсэн зочдтой танилцуулъя. 109 намын дарга нийгмийн ухааны магистр Батбаярын насан бэлэг дарга манд хүрэлцэн ирсэн байна. Мөн эдийн засгийн ухааны магистр зоригтын сугар 109 намын удирдах зөвлөлийн гишүүн маань хүрэлцэн ирсэн байна. Та хоёрт өдрийн мэндийг хүргэе. Өдрийн мэнд хүргэе. За юуны түрүүнд 109 намыг мань ард иргэд маань бас нэлээдгүй хугацаа өнгөрсөн учраас сайн мэддэг болсон байгаа тийм ээ. Дахин дурдаад дараагаас нэг зүйл тодруулъя гэж бодож байна. 109 намын за ямар улс төрийн соёлыг бий болгохын төлөө ер нь яваад байгаа үнд зүйл нь юу юм гэдэг дахин нэг эрд иргэдтэй дуулгая тийм ээ. Тэгээ тий бас шинэ үзүүрчтэй бас болсон байхыг үгүйсэхгүй. Тийм болохоор бас 109 намынхаа талаар бас товчхон танилцуулъя гэж бодож байна. За 109 намыг бол 2018 онд одоо Японд сургуульд төгссөн ийм хэсэг залуучууд санаачлаад ер нь Монголын улс төрд бас нэг тийм шинэ салхи хэрэгтэй юм байна. Энэ тогтцсон шудраг бас тогтолцоогоо одоогийн байгааны эрх баригчид маань бас сольчи, эрэг болгочи, зөв болгочи гэсэн бас сонирхол байвч бас чадахгүй ийм бас нэг тогтолцооны асуудал байгаа юм шиг байна. Тийм бол цэвэр ийм одоо нэр цэвэр урд нь ийм бохир улс төрд холбогдож байгаагүй ийм залуучуудыг бас игнэндээ хамарсан. Тэгээ бас нэг үнэт зүйлдээ эзэн одоо үнэнч байж чаддаг, худалдагддаггүй, барьцаалагддаггүй ийм одоо нэр цэвэр улс төрчдийг Монголын улс төрд гаргаж ирэх юмсан гэсэн ийм зорилгоор бол бид нар энэ намыг бол байгуулж ирсэн, санаачилж одоо байгуулсан. 2019 оны 9 сард дээд шүхтээр бүртгүүлсэн. Одоо Монгол улсад бүртгэлтэй байгаа 36 нам байдаг. Энэ 36 намын 35 дахь нь бол одоо манай 109 нам юм байгаамаа. Ингээд за үнэн зүйл бид нар бүртгүүлэхдээ бол 1500 хүний гарын хэсэг цуглуулж бүртгүүлсэн байдаг. Тэгэхээр гишүүдийн маань тоо бол 1500. За энэ дээр нэмэгдээд нөгөө дэмжигчдийн маань тоо гэдэл явна. Тий. За ер нь аливаа намыг бол бас авч явж байгаа удирдах зөвлөлийн гишүүд гэдэг юм уу. Яг ийм цөмд нь авч явж байгаа нэг тийм цөөн тооны хүмүүс бол байдаг. Тий. Тэр манай нам дээр ч гэсэн бас адилхан бас удирдах зөвлөлийн гишүүд, баг хурлын гишүүд гэдэг нэг 40 50 хүн идэвхтэй одоо энэ намыг бол авч явж байгаа гэж ойлгож болно. Тэгээ манай намын одоо гол үнэт зүйл юу вэ гэхлээр одоо бид 3 зүйлийг бол ярьдаг. Нэгдүгээрт бол шударга ёс, биш ээ. Нэгдүгээрт бол хууль ёс, дараа нь шударга ёс, хүн ёс гэдэг. За энийгээ бүгдийг ингээд нийлүүлээд ёс суртахуун энэ гэж оруулаад бид нар зүй ёс гэдэг ийм онол байдаг. Тэгээд тэр зүй ёс гэдэг нь бол намаа нэрлэлсэн. Тэгэхээр бид нар бол Монголынхаа нийгмийг хамгийн гол нь хуулийн захирагддаг, хууль одоо ноёрхдаг, бүх хүн хуулийн өмнө эрх тэгш байдаг. Ийм нийгэм болох юмсан гэж энийг үл зорж явдаг. За хууль нь ингээд хүн болгоно эрх тэгш үйлчлээд эхлэх юм бол хүмүүс нь өөрсдөө баталсан хуулиндаа эрх баригчтанд захирагддаг болоод эхлэх юм бол нийгэм маань өөрөө шударга болох юм аа гэж үздэг. Тэгэхээр энийг бол бид нар зорж байгаа. Нөгөө талаасаа бид нар хүүхдтэй хайртай, ахмад наснуудтай хайртай, залуучуудтай хайртай, ер нь хүнээ дээдэлдэг, хүн хүндээ хайртай байдаг, хүн хүнээ хүндэлж чаддаг ийм хүнлэг нийгмийг бас бий болгоё гэж ингэж бол явдаг юм байгаа маа. Тэгэхээр маш товчхон хэлэхэд одоо манай 109 намын үнэт зүйл бол хууль ёс, шударга ёс, хүн ёс гэсэн ийм юм байгаа маа. Бас 109 намаас манай завхан электрот гэсэн эвсэл байгаа шүү дээ тийм ээ. Энэ эвслээс дорж ханд гишүүн маань бас их хүрэл. Бас гишүүн байдаг тийм ээ. Тэгсэн 2020 оны улсын хурлын гишүүд улсын хурлын одоо сонгуульд бол манай 109 нам хөдөлмөрийн үндэсний нам болон Монголын социал демократ намтай одоо зөвхөн электорат эвсэл гэдгийг байгуулж улсын хурлын сонгуульд бол оролцсон. Бид нар нийтдээ нэг 50-60 залуучуудыг одоо бүх Монгол улсын бүхэл тойрогт бол нийт дэвшүүлсэн. За энэ залуучуудыг бас дэмжиж нэг 500-600 залуучууд бас ажилласан цааталт нь. Тэгэхээр энэ багаараа бид нар бүгдээрээ ажиллаж агаад дундаасаа нэг хүнийг бол гаргаж ирсэн байгаа. Одоо манай дорж ханд гишүүн байна. Тэгээ энэ дорж ханд гишүүн маань бол хаан улд үүргээс сонгогдсон ийм гишүүн. За ингээд бид нар бол одоо өнөөдөр бол улсын хурлд суудалтай ийм одоо улс төрийн бас нэг хүчин, улс төрийн бас нэг ийм одоо эвсэл гэд явж байгаа. Тэр ч утгаараа бид нар энэ жилийн ерөнхийлөгчийн сонгуульд бас тийм ээ бас нэг тийм өөрсдөө нэвслээсээ бас хүн төлөөлүүлж одоо нэр дэвшүүлсэн. Бас амжилттай оролцсон гэж үзэж байгаа тийм. Эдийн засгийн ухааны доктор зоригтын суграас бас тодруулъя гэж бодож байна. Улсын онцгой комиссийн шийдвэр гарлаа шүү дээ. За тэгээд бас 10 хоног үргэлжлүүлээд хэсэгчилсэн хөл хориг тогтоохоор боллоо. Хоол, үйлдвэрлэл, ресторан, кафены заалны дүүргэлтийг бол явуулахгүйгээр хоолыг бол гаргаж байна. Энэ тал дээр бас үйлдвэрлэл явуулж байгаа иргэд нь гомдол гаргаж байна. Орлого багаслаа гэж байна. Тэгээ эсрүүцэл зарлж байна. Энэ талаар юу гэж бодож байна та? Эдийн засгийн ухааны магистрийн хувьд.
Яг хуу ер нь зүгээр одоо эн чинь манайх яг одоо коронавирус Монголд орж ирэхээс өмнөөс эхлээд л энэ хөл хорой гэдэг юм чи ихэлсэн шүү дээ тий. Тэндээс ахуулаад компаниуд ялангуяа үйлчлэгийн салбар, аялал жуулчлалын салбарын төр хамгийн том цохилтыг авч байгаа. Тэр үтгэл гадаадд бол нөгөө гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниуд их том цохилт авч ийн гэж хэлсэн. Яг тэр хүмүүс гэрээсээ гарахаа болцсон. Тэгээд тэнгууд нүрээ будахаа болчдөг. Тэгэхээр нөгөө хэрэглэн багасдаг тий. Тиймэрхүү байдлаар ингээд улс засгийн газрын тий энэ төрийн гаргаж байгаа шийдвэр болгон чинь цаана үр дагавар гэж юм байдаг тий. Тэгээд манайх бол өнгөрсөн жилээс хойш ингээд явж байна. Маш олон ерөөс ингээд найз нөхөд итэл таньдаг хүн амтыг ингээд энэ тэнд ингээд ялангуяа үйлчлэгийн салбарын бизнес эрхэлдэг байсан улсууд бол толгой дараалаа хаагдсан. Тэгээд одоо цөөхөн хідэн үлдсэн улсууд маань бол одоо сүлдээ яалт шүү төвчээр алдраад тэ эсрүүслэл илэрхийлж байгаа шиг байна. Өнөөдөр тэгээ бүр мэрэгжлийн хяналт Сүхбаатар дүүргийн цагдаагаас хүртэл очиод тэр газрын одоо Такесан гэдэг рамын байгаа шүү дээ. Тэр газрын менежерийн хүртэл аваа явсан байсан. Тийм тэгээд тэр бол бас ёс судлаасаа бол нэгдүгээрт болохгүй асуудал гэж бол харж байгаа. Хоёрдугаар одоо эн чинь эдийн засаг гэдэг юм чи эргэлдэж байж бид нар буцаж хөл дээр босох хэрэгтэй. Эн чинь ингээд эргэлж идэг юм том машин байгаа шүү дээ. Тэгэхгүй ингээд зүгээр явж байгаа нэг газар очиж төр зогсоогоод ийшээ очиж амраад энд очиж цайлыг явж байгаа юм шиг тийм биш байхгүй юм чи. Ингээд байнгын юм механизм эргэж идэг. Тэгж яхад тэнд нэг юм арааг нэг юм бүтэн хэсгийг нь аваачаад гацаагаа хайчихаар дөрөв дугуйтай биш нэг дугуйг нь гацаачихаар улс орны эдийн засгч өөрөө тэр чигтээ цохилт авна тий. Тэр утгаараа айгуу тийм дасан хараагүй тийм үйлдэл болоод л байна л да. Яг гол нь маш удаан хугацаанд явж ирсэн юм нь одоо гарч ирээд байна тий. Бид нэр одоо өнгөрсөн 11 сард илэртэл зүг зүгээр ингээ үйл ажиллагаа явуулж байсан бол үдэд ийм хүмүүс ингээ төвчээр алдахгүй байсан байхгүй юу. Ийм зохилт авахгүй байсан тий. Тэгсэн чинь бүр ингээд аль жил гарангийн өмнөөс эхэлж хороод тэгсээр байгаа ийм асуудал үүсгэж байна гэдэг нь өөрөө төр засгийн их алдаатай бодлогын гавлж байгаа болоо даа л гэж харж байна да. Нэмээд жоохон нэмээд хэлчихв. Нөгөө талд энэ бохинд л айгүй өндөр төвшөнд очсон байгааг бас илэрхийлж байгааг энэ хэлбэрлээ тийм ээ. Одоо засгийн газрын шийдвэр эсвэл гаргах гэж байгаа шийдвэртэй нь одоо бид нар эзэхгүй байна. Бид нар үйл ажиллагаа явуулнаа энэ гэж хэлдэг бол бас нэг бодлоо айгүй их бохиндл байна тийм ч. Тэгээд яг хуу нэг ийм онцлог бас байдаг. Юу гэхээр яг ингээд халдвар хамгааллынхаа дэглэмийг маш сайн сахиад тэг хүнд халдаахгүй байх агаржуулалтаа маш сайн хийгээд ингээд бас нэг хүний төлөө гэсэн яг жинхэнэ бизнесээ хамгаалаад ингээд юм хийж байгаа хүмүүс бас байгаа байхгүй. Уг нь бол тэр дотор чинь нөгөө халдвар хамгааллын дэглэмийг сахихгүй агаржуулалт байхгүй жижигхэн газар олон хүнийг одоо тийм ээ цуглуулж тийм чинь архиталт юу явуулдаг ийм газрууд бас байна. Тэгэхээр энэ болгоныг хооронд нь жоо ялгаж хаалгаж өгнө харьцууд их зүгээр юм байна. Гэхдээ энэ дээр бас манай төр засгийн бас хүчин чадал нь хүрэхгүй байгаа юм уу? Ингээл ерөөсөө нийтэд нь хавтгааруулаад тийм ээ хай бой гэдэг нэг ийм юм руу явчихад байгаа. Ард нь бас ард иргэд амьдрал явж байгаа шүү дээ. Амьдрал явж байгаа тийм. Тэгэхээр нөгөө иргэд маань бол бас амьдрал авч явахын тулд халдвар хамгааллынхаа дэглэмийг сахиад, журмаа сахиад бас ингээд тийм ээ үйлдвэр үйл ажиллагаа явуулъя гэсэн бодол бол байгаа байхгүй юу. Тэгээ тэрэн дээр нь бас наата цаантаа хайрдаг боломж байдаг бол уг нь хэмжээд өгөх хэрэгтэй юм байна. Ажил олгогч нар ч өөртөө Монголын нийгэм баялаг бүтээгч нар байхгүй. Энэ хүмүүс чинь иргэдийнхээ амьдралыг авч явж байгаа. Улс эх орныхаа эдийн засгийг авч явж байгаа. Дээр нь энэ төр засгийн альва энэ бодлогыг хэрэгжүүлэх чинь санхүүжилт хэрэгтэй. Энэ татварыг хэн төлж байгаа, хувийн хэмжил төлж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ талаас нь хараад энийгээ бас дэмжиж ажиллах. Яавал илүү дэмжиж болох вэ? Яавал илүү үйл ажиллагааг цааш нь доктортой өргөжлүүлж болох уу гэдэг талаас нь бодох байтал ерөөсөө ингээл хавтгааруулаад тийм ээ зогсоон байрна гэдэг энэ бас нэг талаас бас жоохон өрөөсгөл юм шиг бол санагддаг юм аа. Тийм. Тэгээ яг хоо ер нь бол ингээд ер нь улс төр гэдэг чинь бас их сайн. Улс төр гэж юу юм бэ гэдэг маш энгийн юм. Яри улс төр бол ерөөсөө шийдвэр гаргалт юм байна. Одоо цэлмэнд таалагддаг юм тийм ээ одоо сугарт маань таалагдахгүй байж болно. Сугарт маань таалагддаг юм цэлмэнд таалагдахгүй байж болно. Та хоёр маань маш сайн ярих хэрэгтэй байхгүй. Биднэрт ийм асуудал байна. Уучлаарай бид нар ингэж ажиллаж шүү. Бидний асуудал ингэж хөндөгдөж ингээл маш сайн ярих хэрэгтэй. Энд чинь өөр ардчлал юм байна. Одоо тэгж чадчих чинь үгүй юу? Энийн нэг хэлбэр нь байхгүй зөв байхгүй уг нь бол тий. Маш сайн өөртөө илэрхийлж явах хэрэгтэй. Тий. Зүгээр яг ингээ хууль дүрм зөрчих тэр бол бас байж болохгүй. Яг энэ нэг юм зохих ёстой хэмжээнд өөртөөхөө тийм үзэл баримтлалыг илэрхийлж явах хэрэгтэй юм байна. За тэрнийг нь харж байгаад улс төрчид байгаа нөөц бололцоогоо зөв менежмент хийгээд за бид нар ч ямар бололцоо байгаа вэ? Энэ хүмүүст мөнгөний өгөөд тэгээд ингээд тийм ээ амьдрал юу гэх хөл хорой тогтоогоод бүгдийг зогсох боломж байна байхгүй.
За эсвэл бүгдийг ингээд чөлөөтэй тавьчих дээр халдварч нь одоо ингээд замбраагаа алдчих шин. Яг ингээд санал асуулга насаа дараад дундуур нь хэлээ. Санал асуулга явуулж үзэхэд иргэд маань мөнгө өгөөд хөл хорой тавиа гэж байгаа юм. Тэгэхээр энэ одоо бэлэнчлэг сэтгэлгээ болоод байна уу эсвэл юу болоод байна эсвэл. Гэхдээ одоо энийг яаж тайлбарлах вэ гэдгээс л болно. Тэр дотор бол яг тийм сэтгэлгээтэй хүмүүс байхыг үгүйсэхгүй. Нөгөө талаасаа амьдрал хэцүү байна. Тэгсэн мөртлөө энэ халдвар чинь одоо дэндээ одоо замбраагаа алдчихлаа. Хажуудаа байгаа хайртай хүнийг алдахыг хүсэхгүй байна гэж бодож байгаа хүмүүс бас байхыг үгүйсэхгүй. Тэгэхээр энэ судалгаануудыг иргэдээ маш сайн сонсох хэрэгтэй юм байна. Тий. Ингэж яагаад улс төрчид нь маш хариуцлагатай Монгол улсаа гэсэн Монгол хүнээ гэсэн ийм одоо үнд зүйлтэйгээ ийм бодолтойгоор маш зоригтой шийдвэр гаргаад тэрнийг хэрэгжүүлж чаддаг л байх хэрэгтэй гэсэн. Ийм л би бол байр суурьтай байна. Тэгэхээр өнөөдөр яг шийдвэр гаргах ийм тийм байр суурь одоо илэрхийлэх гэхэлэр мэдээлэл нь бас айгүй цөөхөн байна. Нөгөө 2600 хүн чинь түрүү чи удаа ч гэсэн ярьж ирсэн хаана халдвар авцсан ямар насны хүмүүсийг айгүй тодорхой байгаа байхгүй юу. Тэгэхээр чинь бид нар одоо энэ тэр одоо рамингийн газар очих хүмүүс халдвар аваад байгаа юм уу? Хотын төвөр хүмүүс халдвар аваад байгаа юм уу? Эсвэл нөгөө нэг баяр ёслол хийсэн, эсвэл нөгөө нэг 100 жил тэмдэглэснээс болоод хүмүүс ингэсэн юм гэдгийг бид мэдэхгүй яваад байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо нөгөө шалтгааныг нь тогтоож чадаагүй мөртлөө л ингээд хавтгааруулсан нэг үр дүн гарах нь мэддэггүй нэг ийм бодлого хэрэгжүүлээд байхлаар бас нөгөө талдаа ийм ойлгодог хүмүүс ч бас эсрэг хүчээд бухимдаад байна шүү дээ тий. Ийм бухимдлыг бас бид төрүүлэхгүй байх хэрэгтэй байгаамаа улс төр гэдэг бол тий. Гэхдээ улс төр бол улс төрийн гаргаж байгаа шийдвэр бол бүх хүнд таалагдах албагүй. Зарим хүнийх нь эрх ашиг хүндөхөөс аргагүй. Энэ бол өөрөө улс төр тий байдаг. Улс төр гэдэг бол шийдвэр гаргах ёстой тий. За тэгээ шийдвэр гаргана гэхлээр нөгөө талдаа шийдвэр гаргах хэмжүүр гэж бас байдаг. Хизээ ямар үзүүлэлтүүд ямар төвшөнд очих дээр ямар шийдвэр гаргахын гэдэг нь нөгөө шийдвэр гаргаж байгаа хүнд аягүй тодорхой байх хэрэгтэй. Тэр нь байхгүй. Тэгэхээр ингээл одоо тийм одоо халдвар 2600 гарчлаа. Тэгээд хизээ хин шийдэж зогсоох юм. Нөгөө нэг хэмжүүр байхгүй тий. Тэгэл явж байгаа л одоо нэг жоохон медаль энэ төр тийм ээ тарах болоод тийм ээ хүмүүс жоохон шагнал тарах болох тэр за наатах төр зогсоочих гэл тийм ээ. Бараг л тэгээд байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй. Ийм байж болохгүй байхгүй. Тий. Эн чинь тодорхой юутай байх хэрэгтэй. Маш айгүй тийм тодорхой хэмжүүртэй байх хэрэгтэй. Жишээл эрүүл мэндийн салбарын хүчин чадал гэж байх хэрэгтэй. Эрүүл мэндийн хүчин чадал энэ төвшөнд одоо 100% үзэх юм бол 70% дөө өрөх юм бол бид нар хөл хориг тогтоон шүү. Өөрөөр хэлбэл тийхгүй бол яг хэрэгтэй цаг хугацаанд нь хэрэгтэй эрүүл мэндийн үйлчилгээг авч чадахгүй амнасаа алдах Монгол хүн гарч ирж магадгүй юм байна. Энийг бид нар бол ямар ч одоо үнээр хамаагүй Монгол хүнийхээ амийг хамгаална шүү гэдэг тийм итгэл үнэмшилтэй байж чадах юм бол яг тэрэн дээр очиод шийдвэр гаргах болох байхгүй юу. Гэтэл тийм алга байна л гэж харж байна. Саяас засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ шүү дээ. Наадам тийм ээ наадмын баярыг бол цахимаар явуулах шийдвэрлэлээ. Цахимаар явууллаа ч гэсэндээ бас ард нь зардал мөнгө гардаг л байж таарах байх та тийм ээ. Ийм цаг үед энэ их зардлыг тэрэнд урсгаж ясан сард иргэдтэй зарцуул эрүүл мэндэд анхаарал болоогүй юм болов уу гэж бас бодох юм. Та энэ тал дээр ямар бодлоо? Тийм захим наадмыг одоо захимаар зохион байгуулнаа. Тийм иргэд бол одоо гэртээ суугаад наадмаа үзнэ гэсэн ийм шийдвэр бол гаргасан гэж би бол ойлгож байгаа. Тэгээ зардалт нь бол 10 тэрбум гэсэн тоогод явж байгаа шиг байна тийм. Тийм. Би бол одоо зэлмэнтэйг бол санал нэг байна уу. Яг өнөөдөр үнэхээр хүнд нөхцөлтэй байна. Түрүү хэлсэн тэр одоо аж ахуйн нэгжүүд маань жижиг дунд аж ахуйн нэгжүүд маш хүнд байна. Тэгэхэд одоо засгийн газар наадмаа хийж ийн гэдэг тийм ээ 10 тэрбум гэдэг бол бас нэг жоохон тийм ёс зүйгүй нэг талаасаа мэдрэмжгүй ийм шийдвэр гаргаж ийна л гэж харж байна. Тий. Бид нэр тэгээ гол нь гадаадын улс орноос хичнээн тэрбумын тусламж авсан билээ дээ тий. Тэгээ бас одоо тэр чинь одоо бараг л бид нар тэр авсан улсын хүнтэй уулзахад бид нар өмнөөс нөр гिचмээр юм болж байгаа байхгүй юу. Тусламж аваад байдаг. Бид нар үхээд ингээд яагаад ингээд баахан шалтгаан тоож байдаг. Тэгсэн мөртлөө баяраа тэмдэглэгээд эргээд харангуут нь бид нар баяраа тэмдэглэх гэж байна. Яр балдар 100 жил болж байна гэдэг ингээд зүтгээд байдаг. Тэр бол бас тэр талаасаа харсан ч гэсэн их ёс зүг гадаад харилцаа гэдэг талаасаа ч гэсэн их буруу асуудал юм болов уу гэж бодож байна. Тий, наадмыг нэг жид тэмдэглэхгүй байлаа гэд Монгол улс устдахгүй байхгүй. Гэтэл наадмыг тэмдэглэхгүй тэнд ингэж бөөгнөрл үүсгэж яадаг тийм ээ. Тэгээд хэрэгтэй хүнд нь амьсгалын аппарат авч өгч чадахгүйгээс болоод Монголын эрдэнэт хүн цаана амиа алдвал тэр нь илүү хайран байхгүй. Хөхөд төлбөртэй байнасаа дарга тийм ээ. Зүгээр нэг газар очиод өгөхөд сая 30 мянга. За айл эмнэлгүүд очиод 98 мянга. Энд чинь бас чанга 98 мянгаар хүн болгон очиод өгөөд чадахгүй шүү дээ. Тийм ээ. Тэгээ ялангуяа энэ уул уурхайн компаниуд бас маш хүнд байдалтай байна. Маш олон хүмүүсийг уурхай дээр ажилуулдаг. Тэр хүмүүсийг нааш цааш нэгэл холоос eel солино эргэнд явуулна. Явуулах болгондоо тэр хүмүүс тэр чинь нөгөө нэг шинжилгээг нь авч ийн зардлыг нь бүгдийг компани өөрөө дааж байна. Маш хүндрэлтэй байна шүү дээ. Ачаал бол одоо энэ хувийн хвшлэр бол одоо нэлээд хүнд байна л гэж хэлмээр байна тий. Тэгээ өмнө ярьжсэн шиг тэгээд нөгөө
шинжилгээ энтриг бас ингээд нэг тийм бизнесмен юм болгож бодлоо юм л да тий. Хотоос гарахад PCR гэж гарснаа яг нэг очих гэж байгаа аймагт очихдоо тэр газарт нь бас ахиж төрөвчлсөн шинжилгээ заавал 10 мянгаар 20 мянгаар өгөх ёстой. Тэгээ нөгөө төрөвчлсөн шинжилгээ гэдэг юмных нь яг reliability тий нөгөө үнэн зөв гарч ийн үгүй юу гэдэг бас эргэлзээтэй асуудал байхгүй. Тэгж яхад ингээд бүх юмыг ингээд ийм бизнес гэдэг талаас нь хараад ерөөс юм системийн ер нь яг нэг ингээд ковид гарч ирээд юм болоод байгаа шүү дээ. Манай Монгол нөгөө байсан системд ер нь ковид гэдэг юм асуудал гарч ирэнгүүт манайх ингээ асуудлыг ашиг болгож л хараад байгаа байхгүй юу. Яг ингээ хүндээ хүрсэн юм байхгүй. Одоо түрүү ярьжсэн нөгөө шинжилгээ өгөх боломж байхгүй гэж таасаа хэлсэн шүү дээ. Тэгэхэд тэр үеийг тусцсан хүмүүс имээ авч чадахгүй шүү дээ. Тусцсан имээ авч чадахгүй байгаа улсууд одоо гэртээ байгаа улсууд зөндөө байна шүү дээ. Одоо Улаанбаатар хотод хотын цахаар гээл те маш олон улсууд байна. Тэр улсууд бас зарим хүмүүс санаачлаг гаргаад тусламж үзүүлээд энэ төр явж байгаа л да. Гэхдээ тэр чинь хүн болгонд хүрэхгүй байхгүй. Бид нар хэдий болтол тусламжаар амьдрдаг улс байх юм бэ. Тийм биз. Хэдий болтол өвдөхөөрөө нэгнээсээ хандуугүйдэг тийм улс болж амьдрах юм бэ. Эн чин тодорхой системтэй эрүүл мэндийн даатгал гэдэг системтэй тэрэнд нь өөрсдөө ажил хөдөлмөрлөө мөнгө өгдөг тэрний хөр шимийг хүртдэг тийм юмыг л үүсгэхийн төлөө бид нар яваад байгаа болохоос биш нэг болох ойлгохоор фэйсбүүкээр кампайн зарлаад мөнгө аваад яваад байх юм бол эн чин эц төсөлгүй юм болох гэдэг байгаа байхгүй. Коронавирус гарч ирлээ гэж яхад нэг хүнд 8 сая төгрөгийн эмчилгээ хийж гин гэж яригдчихсэн шүү дээ. Одоо гэтэл юу болж байна? Бараг тоохгүй гэртэн хаяад ам шүү. Тэгэхээр тэр 8 сая төгрөгийн эмчилгээ хийжсэн үнэн болоод нөө бодлоо. Бас ингэж хардчих би бас иргэн шүү. Тэр бол ер нь тийм аудит ер нь энэ коронавирусын холбоотой бүх зардалтай аудит оруулах шаардлагатай гэж бол бодож байна тий. Бүх яг ямар компаниуд ямар шалгуураар яаж энэ үйл ажиллагаануудыг явуулсан тий. Тэр 8 сая төгрөг хэн зарцуулагдсан тий. Юунд хэдэн хүнийг ажилуулад юу болчиход байгаа юм. Одоо ягаад тэр нь 300 мянга болчиход байгаа юм гэдэг чинь бас асар том ялгаа шүү тий. Нийгмийн даатгал гэж сая ярьлаа шүү дээ тий. Бид нар ер нь ажиллаж байгаа хугацаанд нийгмийн даатгал юу яах гэж төлд юм болоо нас. Төлсний хоёр эмчилгээг авч чадахгүй шүү дээ тийм ээ. Энэ системийг өөрчлөлт оруулах боломж байдаг юм. Нийгмийн даатгал одоо төлөөл эцэст нь баг тэтгэврээ авч чадахгүй өнгөрч байгаа тохиолдол бас байна. Бас байна тий. Тэгээ нийгмийн даатгал яг олон зорилгоор бид нар шин төлдөг штэ. Тий. Ажил хийж байгаад аваар осолд өртөх юм бол тэндээсээ одоо тэтгэвэр тэтгэмж авна гэдэг тийм ээ ийм зорилгоор төлж гин. Ажилгүйдлийн тэтгэвэр авах, ажилгүйдлийн бид нар шин ажилласаа гарчих юм эсвэл ажилласаа хаалгадах юм бол 2-3 сар бид нар шин ажилтаа болтлоо тийм ээ. Тодорхой хэмжээнд юу орлоготой байх ийм тогтолцоо тэнцээ бас байж гин. За эрүүл мэнд дээр бол эрүүл мэндийнхаа даатгалыг төлөөд тэгээд эрүүл мэндийн үнэтэй үйлчилгээнд бол тодорхой хэмжээнд хөнгөлөлтөөр хамрагдах ийм боломжийг бүрдүүлж байна. Тэгэхээр ийм тогтолцоо мод цогцороо бол нийгмийн даатгалын тогтолцоо гэж яваад байгаа. Өөрөөр нэг тийм яг тэр нөгөө нэг тэгтээ яг нөгөө нэг өгч байгаа юм авч байгаа юм хоёр чинь жоохон юм тэнцвэртэй байх хэрэгтэй шүү дээ тийм ээ. Энэ дээр л асуудал үүсэж байгаа байхгүй. Тий баялагын хойдолд зөв явж гэнэ үгүй юу гэдэг тийм. Тэгээ нэг хэдэн жилийн өмнө сая тэтгэвэр тогтоох нас их чинь нэмсэн шүү дээ 65 болсон. Гэтэл Монгол хүний дундаж наслт чинь 60 хэтэл байгаа шүү. Тэгэхээр энэ төр засаг гэдэг бол ерөөсөө энэ ахмад наснуудаа тий тэтгэвэр өгье гэдэг сонирхол бас байхгүй байгаа юм биш үү. Тий аль болох гарах өгөх юм аль болох татах татвар болгохлоор аль болох авах тийм ээ. Маш аюу том аюу цогц асуудалтай ийм салбар гэдэг маш энгийн жишээ хэлэхэд ийм юм яваад байгаа байхгүй цаана тий. Тэгэхээр энэ бол бас шудраг бос тогтолцоо гэж харж байгаа. Өнөөдөр ахмад настандаа айгүй ээлгүй тийм нийгмийн тогтолцоог бид нар бий болгочод байж байгаа. Нэгдүгээр авч байгаа тэтгэвэр нь хөрөлцөөгүй байдаг. Эрүүл мэндийн үйлчилгээ авъя сарын дараа ав гэдэг. Тэр настай хүмүүс чинь хэцүү байхгүй. Тэгээд дээр нь хараа хяналт байхгүй. Дор хаяад нэг жилд нэг удаа тийм ээ настай хүмүүсээ бид нар эрүүл мэндийн даатгал биш эрүүл мэндийн үзлэгт хамруулж яа л да. Яагаад болохгүй 50% хөнгөдөд өгчөлдөө тийм ээ. Гэх мэт иймэрхүү бодлогод хэрэгтэй байгаа юм аа. Тэгээд мессежээр өөрт нь ч байдаг юм эсвэл хүүхэд нь за та энэ жил одоо үзүүлээ шүү. Эсвэл энэ сартаа хамрагдъя шүү. Төлбөр тооцсоных нь юуг ингэж одоо улсаас таанаач гэдэг юм. Ингээд ахмад настай нь чинь энэ нийгмийг бий болгосон. Энэ улсыг чинь бид нар өлгүүлж үлдээсэн энэ бүтээн байгуулалтыг хийсэн хүмүүс байхгүй юу. Тэгэхээр бид нар чинь тэр хүмүүсээ бас хайрлж хамгаалах хэрэгтэй. Хайрлж хамгаалж дараа нь бидний дараачийн үе чинь хайрлж хамгаалах тийм ээ. Ийм одоо эргэх харилцаатай ийм тогтолцоо юм байна. Тэгвэл өнөөдөр бид нар одоо энэ тусламж хэрэгтэй байгаа хүмүүсээ тусламж одоо ажиллаж байгаа эрүүл ажиллаж байгаа энэ залуучууд ингэж дэмжиж явдаг. Бид нарыг болохоор дараачийн үе мань дэмжиж явдаг. Ийм л тогтолцоо шүү дээ. Тэгэхээр тэнд одоо хоригдлогдож байгаа мөнгийг зөв менежмент хийх хэрэгтэй, өсгөж явах хэрэгтэй. Тэрэнд баталгаатай байж явах хэрэгтэй. Хүн тэтгэврт гарсан хөдөлмөрлсөн бол тэтгэврт гараад тэрнээсээ үр шим хүртэж яадаг. Одоо ахмад настангууд маань санаа амар байж идэг, сэтгэл амар байж идэг. Ийм л нийгмийг бид нар бүтээх хэрэгтэй байна. Тэгэхээр нийгмийн даатгалтай холбоотой бол тийм маш товчхон хэлгээд нэг юм. Тэгэхээр баг
Тий. Би бодвол ингэж бодож байна. Бараг нийгмийн татгал төлж явахаар төлөхгүйгээр өөрийнхөө дансанд хураагаад байвал надад найдвартай юм биш үү? Өвдсөн үед шууд авч болно гэж бодож байна. Бас зарим хүмүүс ингэж бодож байна. Тий. Одоо яг ийм нийгэм бас хэзээ гараад ирэх юм дахиад ингээд бид нар өвчин тусаад тий бас хүмүүсийг харин гарна шүү дээ. яг тийм бодол руу ер нь бол манай нийгэм даатгалын бодлого өөрөө түлхээд байгаа юм л та. Ер нь зүгээр тоо нэмж хасч үржиж чууж чаддаг хүн бол ер нь тооцоод үзэхэд тэрэн зүг байгаа байхгүй. Тэгээд яг уул нь эн чинь нөгөө нэг тийм даатгалын мэрэгчлэлтүүний нэг ярианаас сонсч байсан л та. Хадгаламж гэдэг ямиг бол хүн сайн сайхан юм зориулж хийдэг тий. За шинэ машин аавна, хүүхдтэй байрны өөрчлөлт авч өгнө, 20 минут хийж өгнө. Тиймэрхүү юм зориулж хүн хадгаламж хийж явдаг. Даатгал гэдэг юм бол муу юм болсон үед, хэцүү юм болсон үед энэ чинь таныг төрч тулах юм байх ёстой шүү гэдэг ирж. Тэр бол нэг зөв ойлголт юм байна гэж бол бодож байгаа л да тийм. Тэр утгаар нь бас бид нар бас нэг талаас бол мэдээж ойлгох хэрэгтэй. Нөгөө талаас нь манай нөгөө яг энэ улсын нийгмийн даатгалын үйлчлэгээ, эрүүл мэндийн даатгалын үйлчлэгээ бол мэдээж сайжруулах асуудлууд маш их байна. Тэгээд энэ төлөөд идэг үр шимийг нь хүртэж чаддаггүй тий. Тэгээд тэгжэл нөгөө нэг мөнгөний аваачаад нэг банкнд хийгээд нөгөө банкын дампуурлаад нөгөө 40 саяар л таргуулдаг. Тэгээд тийм болж байгаа шүү дээ. Тэгээд ихэр чинь бид нар тэрэнд итгэж бид нар мөнгө өгөх тийм үндэс байхгүй болчиход байгаа байхгүй. Тэгээд ер нь ерөнхийдөө яг манай төрдөө итгэх итгэл гэдэг юм ингээл яалчгүй багасаад л байна л та. Тэгээд яг тэрнтэй холбоотой. Тиймэрхүү асуудал байх шиг байна да. Тэгээд даатгал гэдэг бол манай сугарын хэлдэг яг зөв л дээ нөгөө бид нар чинь хөсөө шинэ машин авах тэгээд даатгалдаг шүү дээ. Байр авахлаар лизинг, байрны лизингд хамрагдах дээр банкнаас заавал хамрагдаж гэж байгаа л хамрагдуулдаг шүү дээ. Ерөөсөө энэ л байхгүй юу. Тэр байранд юу ч тохиолдохгүй гэж болно. Тэр машинд юу ч тохиолдохгүй гэж болно. Гэхдээ та бол төлөх ёстой. Яг юм тохиолдсон тохиолдолд тэр нөгөө жинхэнэ үн цэн мэдэгдэг ийм л зүйл шүү дээ. Тэгэхээр энэ талаас нь бас сайн ойлгох хэрэгтэй. Тий төлөөд идэг заавал эргүүлж авах хэрэгтэй юм шиг бодож идэг тийм ээ. Ийм нэг зүйл бол байдаг. Тэгэхээр тэр бас жоохон буруу гэж магадгүй. Эрсдлээсээ хамгаалж байгаа юм. Ирээдүйд гарах маш том эрсдлээс өөрийгөө хамгаалж байгаа маа гэдэг тийм ээ. Бас ойлгох зүйтэй болов уу гэж бодож байна. Манайх бас энэ хувийн даатгалын сангууч аюух байдаг болсон юм шүү дээ. Одоо бүр 25 дарын хүртэл даатгал байдаг бол сард 8,000 төгрөг төлөөд 20 хүртэл сая төгрөгийн нөхөө олголт авах боломжтой энэ гэж байгаа байхгүй. Тэгээд яг үнэхээр энэ ч бас эрсдлийн хүн өөрөө тооцож үзээ те манай удамд ямар байна, бидний амьдарч байгаа орчин ямар байна. Тэгж үзээ тиймэрхүү сонголтуудыг хийх бол боломж аюу өргөн болцсон. Тэр утгаараа бол бас манай даатгалын үйлчилгээний юм бол бас их сайн сайжирч байгаа. Үйлчилгээ нь бол их сайн болж байгаа гэж бодож байна. Эрдэнэт медипас гэдэг имлэг гэдэг шүү дээ. Имлэг улсын өмчөд буцаан авч бүс дундын имлэг болгоно гэж сая бас яригдчих байна тий. Энэ засгийн газрын имлэг маань чухам ер нь ямар хөрөнгө оруулалтаа яаж болсон тодорхой ойлголт өрдөөсөн алга байна бид. Тий, яг хөө засгийн газрын нөгөө нэг тэр сайт дээр саяхан одоо мэдээлэл гарсан л да. Одоо амар сайхан дарга бол одоо энийг бол ингэж төр уцааж явна гэсэн мэдээлэл гаргасан. Тэгээ яг хөө нөгөө бид нар чинь өөрсдөө Японд сургууль төгсөгчдийн Жугамо нийгэмд гэж байдаг. Японд одоо Япон Монгол хүмүүстэй бол байнга л холбогдож байдаг тийм ялангуяа би бол тийм урд нь Япон компанид ажиллаж байсан. Тэгээ тэр утгаараа миний надад байгаа мэдээлэл юу гэхээр энэ бол Эрдэнэт үйлдвэр өөрөө барилгын барьж байгуулсан ийм имлэг юм байна. Тэр бүс нутагта тухайн одоо Эрдэнэтэд амьдарч байгаа иргэдтэй өндөр чадвартай ийм одоо юу гэх юм эрүүл мэндийн маш сайн үйлчлэгийг иргэдтэй үзүүлье гэсэн ийм зорилготойгоор байгуулсан байгууламж гэж би ойлгож байна. За энийг нь зөвхөн имлэг гэдэг чинь ийм хайрцаг байгуулад имлэг болчихдоггүй зүйл шүү дээ. Энийг чинь мэрэгжлийн баг авч явах хэрэгтэй байдаг. Дээр нь маш мундаг яг тэр шаардлагыг хангасан тоног төхөөрөмж нь байх хэрэгтэй. Тэгээ ургуулжууд нь байж байх хэрэгтэй. Мэдлэг ноу-хау байх хэрэгтэй. Тэгээд тэр имлэг дээр чинь юу гэдэг? Имлэг дээр бол одоо ийм гарах эрсдлүүдийн жагсаалт гэж байдаг л да. Ер нь тэр тэгтээ түүхтэй имлэг дээр байдаг байхгүй. Тэгэхээр тэр түүхийг мэддэг имлэг дээр ийм эрсдлүүд гардаг шүү гэдгийг мэддэг. Тэр эрсдлүүдийг хааж чаддаг мэрэгжлийн баг удирдахгүй бол хүн нас бардаг, хүнд буруу юм хийдэг ийм эрсдэл гардаг байхгүй. Тэгэхээр имлэгийг ажилуулна гэдэг нь маш хэцүү байдаг. За тэгээд тухайн үед миний санаж байгаагаар бол энэ чинь тухайн үед 15-6 оны үед байна уу? Япон Монголын хамтарсан баг очтын чи менежментийн гэрээ байгуулж ирсэн. Тэгээд би бол маш амжилттай явж байгаа төсөл гэж ойлгож ирсэн. Маш одоо өндөр төвшний тийм ээ имчилгээ хийж ин тэнд Монголд байхгүй Японы имлэгийн одоо стандартыг тэнд оруулаад ирсэн явж байна гэж би бол ойлгож ирсэн. Тий. Тэгээд өнөөдөр яг ямар асуудал үүснийг би үнэхээр мэдэхгүй байна. Хууль бусаар авсан имлэг гэж байна. Тэгээд яг тухайд миний сонсч ирсэн юм юу гэхлээр энэ имлэг чинь нэг Эрдэнэт үйлдвэр өөрөө ингээд юу ачсан байгаа. Барилганд барьсан байгаа шүү дээ тийм ээ. Тэгээд тэр Япон Монголын тэр одоо хамтарсан баг болох тэр энэ имлэгийг чи ерөөсөө бид нэр хувьдаа аваад тэгээд өөртөө тийм ээ яг энэ илүү сайхан хөгжүүлээд
Тэгээд тогтвортойгоор энэ өндөр одоо төвшний Япон стандартын эрүүл мэндийн үйлчилгээг Монголын ард түмэнд тогтвортойгоор бид нэр одоо өгье гэдэг тийм ээ. Үйлчилгээ үзүүлье гэдэг ийм чихтэй юм бол яригдчихсэн санагдаж байна. Миний бодлоор шүү. Тийм тэгээд яагаад тэгж яригдчихсэн бэ гэхээр одоо Монголын нийгэмч өөрөө тогтворгүй байхгүй. Тэгээд барилгыг нь одоо Эрдэнэт үйлдвэр. Эрдэнэтийн чинь цаана Монголын засгийн газар байгаа шүү дээ. Тэгээ нэг дарга сонгогддог. Энэ гэрээгээ цуцлан гэж яг одооныхтай адилхан асуудал үүсдэг. Тэгэл энэ барилгаа буцааж авна. Эсвэл барилгынхаа төрөөсийн төлбөрийг нэмж гэдэг юм уу? Маш тогтворгүй байдал үүсэх байхгүй. Энээс хамгаалахын тулд тэдний маань бол энэ имлэгийг чинь бид нэр худалдаж авъя, мөнгөний өгье гэд ингээд би бол яриа хэлцээр хийжсэн гэж би бол ойлгож байгаа. Энэ тэгээд цаашаа явсан хэсгийг би бол мэдэхгүй байна тий. Тэгэхээр хувийн хөвшлийн зүгээс бол энэ бол зүй ёсны асуудал юм байна. Тэгэхээр энэ бол би бол ерөөсөө айгүй миний хувьд бол айгүй бохиндож хүлээж авсан ийм мэдээлэл тий. Өнөөдрийг хүртэл бид нэр аавн хураана гэсэн юм их явж байна. Ингээ хураагаад авах юм бол гадны хөрөнгө оруулалт чи яах юм бэ? Монголын засгийн газрыг бүгд харж байгаа. Монголын засгийн газрыг бүгд харж байгаа. Энэ төслийг чинь Японы элчин сайдын яамныхан битгэл Японы төр засаг нь маш сайн мэдж байгаа төсөл. Ингээд төр засаг нь орж ирээд авчдаг юм бол Монгол улсад гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхгүй. Монгол гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхгүй бол энэ ажлын байрыг яаж бий болгох юм? Монгол улсын эдийн засгийг яаж одоо өрсөлдөх чадвартай болгох юм? Бүтээмжээ яаж нэмэгдүүлэх юм гэдэг асуудал байгаа байхгүй юу? Энэ минийгээ бодооч ээ. Зүгээр тэр төр эсвэл одоо ард түмний нэрийг барьж нэг төслийг зогсоогоод тэр сайхан бий болгоцсон имлэгийг нэг тийм ээ одоо хэн бидгийг нэг улс төрч нь авах гэж байгаа бол ийм заваа юм хийхэ болоо л гэж хэлмээр байна тий. Ийм завхарсан юм хийж байгаагаас чинь болоод Монгол улсын нэр хүнд итгэл үнэмшил гэдэг юм шалан дээр унчаад байна. Монгол хүнд өнөөдөр итгэхгүй байна. Монгол улсад итгэхгүй. Энэ болгон чи яагаад бий болж байгаа иймэрхүү юмнаас болж байгаа маа л гэж хэлмээр байна тий. Тэгээ тэр хүмүүс чинь одоо зүгээр байхгүй. Айгуул одоо арбитрийн шүүхэд өгнө шүү дээ олон улсад. Тэр нь хаана байхыг мэдэхгүй Сингапур байна, Англи байна, өгнө, Лондонд өгнө. Би бол өгнө гэж бодож байна. Хэрвээ би тэр Япон хүн байсан бол өгнө. Монголын засгийн газрыг тоогчгүй өгнө. Юу гэсэн үг юм те намайг бодохгүй байгаа, намайг бодохгүй тийм улсын ард түмнийг нь бодоод хөрөнгө оруулалт хийж яхад намайг бодохгүй засгийн газартаа би бол үзэх байхгүй. Тэгэхээр арбитрд өгнө. Арбитрд өгöd бөө юм болно. Тэгээ ялагдах юм бол яах вэ? Тэр Япон хүмүүсээ оруулсан хөрөнгө оруулалтыг бүгдийг буцааж өгөх ёстой. Дээр нь алдагдсан боломжийг өгөх ёстой. Саад гаргаж өгч чадахгүй юу? Тийм. Ийм л юм болох байхгүй. Тэгэхээр ийм заваа юм хийхэ болооч ээ. Ялангуяа тийм ээ. Энэ бүх юм үнэхээр хийх гэж байгаа болно. Үнэхээр хийх бүх тооцоо тодорхой болоод үнэхээр хууль бус гэдэг нь батлагдаад хэл авах авсан батлагдчих ч юм уу. Тэгээд бүр үнэхээр ингээд тогтцсон хэрэг бол зарлж болно. Тэгтээ зүгээр нэг тийм погброх гэж байгаа юм шиг тийм ээ. Ийм хөгийн юм хийх юм бол өстой хэрэггүй байхгүй. Ийм заваа юм хийхэ битээ болоо л гэж хэлмээр байна тий. За урагдаа ирсэн зочдтой үзэл бодлоо харангуй хуваалцаж ярилцсан маш их баярлалаа. Ингээ нэвтрүүлгийн төгсгөлд иргэдтэй хандж хэлэх үгүй хэлээч гэж хүсэж байна. Яг юу бол одоо түрүүн нөгөө нэг ярьжсэн те компани одоо энэ үйлчлэгийн салбарын бол илгэр нь нэвтүүлчихэд байна. Тэгээд тэгснэ нэмээ дахиад ингээ хорих гээд байдаг. Энэ дээр бол нөгөө ард иргэд юу үйлчлэгийн салбарын өөрсдөө ингэж яг түрүүн нөгөө насан билэг дарга хэлснээр мэдээж энэ чинь хуулийн хүрээнд бол байх хэрэгтэй те хууль зөрчил мэдээж болохгүй. Торгуулалт одоо жишээ нь гаргасан мэдээлэлээсээ болоод торгуулалт төлөх ёстой бол төлж таарах бах те. Тэгэхдээ бас энэ нэг принципл энэ юмд бол үнж байгаад үнэхээр баярлж байгаа. Тэгээ нөгөө талаасаа босод ард иргэд маань ч гэсэн тиймэрхүү газруудыг дэмжиж ажиллаад ингээд юг ерөн зүгээр бид нар ингээд хичнээн бид нар ингээ хүн болгон хууль тогтоох байгууллагт ороод хүн болгон ямиг өөрчлөлт төр засагт ороод ямиг өөрчлөж чадахгүй гэсэн бид нар чинь дарамт шахалт үзүүлж чадна. Бид нар үйл бодлоо илэрхийлж чадна. Зөвхөн сошиалар биш шүү дээ. Зөвхөн сошиалар нийгэм шеэрлээд болцдог асуудал биш дээ. Ингээд бүх юмаа үйлдэл болгоод өргөдөл гаргах бол өргөдөл гаргаад, гомдол гаргах бол гомдол гаргаад, хүнтэй нь очиж уулзаад ингээд үйл хөдлөл болгоод тийм нийгмийн иргэний оролцоотой байгаасаа гэж л хүмүүсээс хүсэх байна да. Саяхан одоо миний бас нэг тийм дотны танил хүн одоо коронавигаар бас нас барсан. Тий их харамсалтай. Тэгэхээр ийм одоо харамсалтай тохиолдолтой нүүр тулж байгаа Монголын ард түмэн их байгаа гэж бол бодож байна. Тэгэхээр энэ хүмүүстэй бол бас одоо энэ коронавигаар нас барж байгаа хүмүүстэй бас чин сэтгэлээсээ бас одоо харамсалгүй эмгэнэл бас илэрхийлмээр байна. Тэгээд одоо эцэст нь бас иргэдээ бас уриалмаар байна. Ер нь бас хов хүний хандлага их чухлаа. Тэгэхээр бүгдээрээ бас дор бүрний халдвар хамгааллахын дэглэмийг маш сайн хамгаалъя. Зайлшгүй шаардлагагүй бол гадагшаа гарахгүй байх, хоол явахгүй байх, олон хүнтэй уулзахгүй байх гэдэг ийм одоо бас зарчмыг бас хэдүүлээ мөрдөх нь бас зүгээр байхаа гэж бодож байна. Ингэж бид нэр өөрсдөө болон хайртай хүмүүсээ хамгаалж чадна. За ингээд эцэст нь бас Монголынхаа ард түмэнд ад жаргал сайн сайхан бүхнийг хүсэж байна. Сайхан цаг нэ, сайхан 100 цагаа сайхан өгтөе гэж хэлмээр байна. За баярлалаа. Зүй ёс намын цаг нэвтрүүлэгтэйгээ хамт байсан үзэгчдэндээ баярлалаа. Таны гэр бүлд аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье.